За өнөөдөр би та бүхэнд 99 Nights дээр Diamond 7 хамгийн хурдан аргыг би та нарт зааж өгөх болно. Тэгээд намайг үздэг хүмүүсийн 90% subscribe дараагүй байдаг болохоор намайг ойр орхон бичлэг оруулахыг хүсч байвал лайк болон сабо дарахаа бүү мартаарай. За тэгээд энэ аргыг ашиглах хамгийн тохиромжтой классууд бол Alien эсвэл Cyborg байгаа. Ирээвүү. Жиж одоо юугаа яриад байгаа юм бэ? Яасан. Би энд яаж Diamond хурдан авах вэ гэж чамаас асууж байхад надад юу гэж Cyborg байж байх вэ? Нэрэд хийш. За тэгвэл би энэ аргыг ямар ч класс ашиглахгүйгээр та нарт зааж өгөх болно. Би энэ аргыг ашиглахдаа соло явахыг та нарт зөвлөж байна. Тэгээ учрыг нь би явандаа тайлбарлах болно. За тэгээд тоглоомоо эхлүүлээд Campfire level 2 болоход мета бариад одоо тэрэн шүүд болох болно. Тэгээд юу цуглуулах ёстой гэвэл зөвхөн fuel, хоол, тэгээд зэвсэг armor эднэр л байхад хангалттай. Ер нь бол scrap map эдгээр ингээд тэд нарыг олох шаардлагагүй гэсэн. Зүгээр л аль болох хамгийн хурднаар Campfire level 4 болохыг хичээгээрэй. Бас явж байхдаа замдаа bandage эсвэл medkit байвал аль болох авахыг бодоорой. За тэгээд level 4 болсны дараа stronghold олох ёстой. Stronghold-а та нар олонгуудаа хэдэн минутын дараа онгойлохыг хараарай. Хэрвээ онгойлох арай болоогүй байвал тэр хооронд өөрийгөө cultist-уудаас хамгаалах зэвсэг олоод эсвэл хоолой бэлдээд ер нь бол Stronghold онгоох хүртэл өөрийгөө бэлэн байлгаж байгаарай. Өөрийгөө бэлэн болгосны дараа Stronghold-а нээгээд энэ дотор байгаа cultist-уудтай одоо тулдах болно. Тэгээд тулдаж байх явцдаа аль болох холоос өөрийнхөө буунуудаа ашиглахыг бодоорой. Тэгээд бас яагаад соло руу яваарэ гэсэн шалтгаан бол олон плеер байх тусмаа Stronghold ч улам хэцүү болдог болохоор энэ аргыг өөрөө ганцаараа тоглол маш үр дүнтэй байдаг. Тэгээд Diamond Chest-ээс 5 Diamond авсны дараа тоглоомоос гараад энэ аргыг дахин эхлүүлээд 20 минутанд 5 Diamond болдог болох болно. Тэгээд та нар гайхаж байгаа байх. Яагаад зүгээр тоглоомоос гаралтгүйгээр зүгээр дараагийн Stronghold-ыг хүлээж болохгүй юм гэвэл дараагийн Stronghold дээр cultist-ууд улам илүү хүчтэй бас ингээд хэцүү болдог тул одоо ямар ч цаг үргэлгүй зүгээр шууд дахин ингээд эхлүүлээд явах нь хамаагүй үр дүндээ бас хурдан байдаг. За тэгээд бичлэг дуустал үтсэн бол лайк болон сабо дарахаа бүү мартаарай. Тэгээд дараагийн бичлэг дээр түр уулзцгаая. Түр бай.